Дөнгөж сая миний Натурим Alpha Arbutin Serum 2 дуусчлаа. Би арьс ажиллагааны бүтээгдэхүүнүүдээ дуусгаар нь нөгөө empties review хийгээд байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ яг юм гоо сайхан арьс ажиллагааны зориулсан тусдаа Instagram хаяг дээр бол хийж байгаа. Ан гарч үзье beauty гэсэн хаяг дээр орж байгаа шүү. Тэгэхээр энэ видео нийтлэгдэх үед барыг энэ ревю бол орсон байх байна. 6 дугаар сарын 2 дахь влогда тавтай морил. Тэгэхээр өмнөх влог маань таалагдсан гэж найдаж байна. Үзээгүй байгаа бол би дээр карт хэсэгт болоод видеонд ор тайлбар хэсэгт холбочих юм. Иймэрхүү байдлаар ядаж зуны турш влог байдлаар контент бэлтгэе гэж бодож хийж явна. Ямар байх нь үзцгээе. Тэгэхээр өнөөдөр номын баяр эхэлж байгаа. 3 хоног бол үргэлжлэн баасан би амтны юм гарагт Сүхбаатар албаа дээр бол болж байгаа. Миний хувьд анх удаага номын баяртыг оролцох гэж байна. Хулангаа дагаад бид нар нэг асар бол түрээсэлж байгаа. Тэгээ хулангийн 2 ном орж байгаа бол би өөрийнхөө төлөвлөгч дэвтрээрээ бол оролцож байгаа. Тэгэхээр яа номын баярт оролцож үзэх нь айгүй сонирхолтой experience гоё юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ удаагийн влогны бол хамгийн гол одоо үйл явдал нь номын баяр байх болов уу гэж бодож ин гэхдээ үгүй ч биш магадгүй юу ч болоо билээ энэ влогийн турш. Хамтаагаарай. Асраа хайж ин талбай дээр ирсэн номын баяр нэг иймэрхүү байдалтай. Өөрөө дотор нь орсон яваад идэг гинэ. Окей, манайх 115 дугаар асар цаатлын игнэгээр явж байгаа. Окей, энэ влогийг үзэж явах үед хэрвээ та нар номын баяр дээр ирж уулзсан бол доор комментээр бичээрэй. Ирсэн баярлалаа. Сэно. Зэ урчилж. Interesting. Хийсний хараа. Кушин. Жүний дэжин. Хоёрын дотор багтчаа гэж болж байгаа. Бороо амар орж ийн. Ерөөсөө асууж ихтэй хүмүүс байсан хэвээрээ харуулах уу? Энэ хараа. Эсэндээ. Тийм ээ. Хоёр өнөөдрийн квота биелүүлсэн тий? Аха. Квота биелүүлсэн. Үжисгээд. Амар гоё subscriber ирээд сая гинэт амар олоолаа ирээд. Тэгсэн нэг аяг хөөрх надад ингэ цэгцэг өгсөн. You're so sweet people. Гэнэ баярлалаа. Яг тэр моментийг юу ч буудаж чадахгүй юм те. Үгүй амар завгүй байсан болохоор баярлалаа. Нийлээ хэдэн цагийн дараа. Тэг жоохон ядарч чинь те. Жоохон энерггүй болж байна. I think we did good today. Yes. We did good. This is the better camera. Тэгж одоогоор тийш туршиж байгаа юм. Зэс эндээс гарья. Юу яах вэ? Яах вэ? Мэдгүй ч биш. You're the pro би яах вэ? This is Eja. За манай 194 дугаар тангуун дээр ээж гадаад сурах гарцаа олоорой. Энэ баг 20 хэдэн гарах видео. За тэгвэл Томьёо апп татаж гадаад сурцгаая. Харч 25 купон кодыг ашиглаарай. Тийм зүгээр боо рекламтай. Оюуханы академи Хатанбаатар багшийнхаа хичээлийг аваарай. Sweet Kitchen-ийн Тэмүүлэн багшийнхаа хичээлийг үзэж торт хийж сураарай. Өөр манай дээр чи яадаг вэ? Пилатес байна. Байхгүй. Тэглгүй яах вэ? Хэрхэн YouTube дээр мөнгө олох вэ гэдэг хичээлийг Томьёо Skills-ээр Ано орчууг хичээлийг үзээрэй. Би л ерөөсөө өөрийнхөө платформыг бол амар зарж байгаа юм да. Томьёогийн Eja. Тий. Томьёог татаж аваад та бүх төрлийн ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Хинт гэх үү? Ихма.
За тгий. Окей. Баярлалаа. Энэ бэлэг авах ямар гавьяа хийлээ. Нөө би өөрөө бууж уталдаг байхгүй. Тэгээ бууж хэрэгслийн ерөнхийдөө юмнууд ингээд өөрөө хевлээд тэгээд ерөнхийдөө стикер, мемо цаас тийм хөвөд байгаа. Journal with сэргэлэн. Day 1 done. Эхний өдөр амжилттай. Дуусаач шүү дээ. Гэвтэрч дуусаагүй л дээ. Яг эхний өдөр дуусаа. Тэгээд төлөвлөж ирснээс болол дэжхүү явчлаа шүү. Тэр үгсэйгөө дараахан хүлээлттэй байсан юм уу? Гэтэ гоё те. Тэр өнөөдөр ирж дэвтэр авсан бүгд нь баярлаа. Тэгээ бас тэгээд намайг таних үг үсэг бичүүлж авсан хүмүүст бас баярлаа. Хар үстэй болохоор бас хүмүүс танихгүй байх шиг гэлээ. Манай хулан бол ягаан үсээр нь бол амтахгүй байгаа юм чинь. Тийм. Тэгээд бас яг энэ ажлыг зохион байгуулахад амар уриалан оролцсон хуландаа баярлалаа. Тэгээ энийг амар сайн менеж хийж оролцож байгаа дүүдээ баярлалаа. Маа дүү бол зүгээр. Лаасан заяа. Тэгээ хоёр өнөг лаагаа заяа. Дараа. Юу хөө? Энэ яг бүр ирээд байна. Okay, it's burger time. Okay. We deserve a burger. Амчуг. За. Cool байна те. Энэ тэнгэр арай л гоё юм аа. Энэ хараа. За. We have Burger King. Yeah. Амийн баярыг 2 дахь өдөр оруулцъя. Өнөөдрийн Power Potatoes хичээлийг оруулчаад тэгээд эх 7 өдрийн төлөвлөлтийн лайвыг хийх үү яах вэ гэж бодож байна. Хийх үгээр шууд номын баяр руу явах уу? Төлөвлөлтөө хийх үү? Хийсэн зүгээр ах тийм. Юу вэ? Good for you. Оливия гараа. Нөгөө дуучин уу? Окей. Тайван сайхан да. Халуун байна. Харин намайг халах шинжтэй байна тий. Тэгээ бодохгүй гэсэн. Имичми захыг янзлж биш ээ. Тэнцүүг янзлж хөө. Нэг юм хийгээд байдаг тий. Манай resident stylist. Энийг манай Жуни надад бэлгэлсэн. Тэнгүүтээ ойлоо нандингаа өмсөн шүү гэдэг санаатаагаар өөрөө адилхан нандингаа өмссөн юм. Энэ хүнд өөр нандин байгаа штэ уг нь. Ийм л байна. Наач чинь төлөвлөж тэр байгаа. Арай хийвч. Баг бордоо. За бас залуу ютубер байна. Хэн блэ? Инхчин гэдэг. Инхлэн юм байсан уу? YouTube суугаад байгаа шүү дээ. Бид хоёр дууссан. Йоо, энд авчирсан бүх үлдэгдэл болцсон. Маргааш гэрт нэг 5 ч үлээ 6 ч үлээ байгаа. Тэрийг маргааш өглөө авчираад Хин төрүүлж ирсэн аваад. Хин төрүүлж аваад дуусна. Ваа, баярлалаа. Вау, ирж бүгд нь асар дээр ирж танилцсан хүмүүс бүгд баярлалаа. Ирж дэвтрийг маань авсан хүмүүс бас баярлалаа. Тэгээд төлөвлөгч дэвтэр брендing ингээд ихний хэвлэлт үндсэндээ ингээд дуусч байна гэсэн үг. Магадгүй 2 дахь хэвлэлтээр бас уулзах байх гэж бодож байна. Магадгүй тэр талаар бас мэдээж хэрэг хэвлэгдэх юм бол бас Instagram дээр тэр магадгүй энэ YouTube суваг дээр ч гэсэн мэдээлэл нь гарах болно. Баярлалаа бүгд нь. Баярлалаа. Nice. Би энэ 7 хоног хийхээр хэдэн түүхий дөө авокадо авсан байхгүй юу? Тэгээ уутан нь болох гэж хэд ил хоноосон.
Одоо ингээ уулын залгал дараад үзэхээ ерөөдөө бараг л болцсон юм шиг аян арай болохгүй. Энэ бол бараг болсон баг. Тэгээд TikTok дээр явж исэн чинь нөгөө авокадоны голын ясыг авдаг гэх юм. Би дана ингээ хутгаар зоогоо тий эргүүлж авдаг байхгүй. Тэхүүр айгу амархан авдаг нэг арга олж харсан юм. Болох нүгөө үзье гэж бодлоо. Хоёр хуруугаар ингэж барьж хагаад би араас нь эрхий руугаар төлөх ёстой юм билээ. Арай босонгүй. Жоохон түүхий байгаа болохоо тэгж явж магадгүй. Нэс авокадо маань яг бүрэн дүүрэн болоогүйсэн болохоор жоохон месси болчихлоо. Үлдснүүдийг болгохоор яг нөгөө ч үгээ дахиад туршиж үзнэ. Маргааш болчих магадгүй. Жоохон дээр тавьж эцгээ. Утсан дээр влог хийж эхэлснээс хойш бас влог хийхээр амархан болж байна нөгөө barrier to entry буюу бичиж эхлэхэд арай төвөгтэй байх юм даа. Яа тэгэхээр камер ч бас нөгөө ашиглах айгу тийм ч амархан бас биш л дээ. Тэгэл зүнхээс гаргаж ирнэ хөндөн гэх мэтэр. Утас бол ингээл энэ шалаас нь байж байгаа л зүгээр шүү дээ. Тэгээ нэг утсан дээр явж байгаа юм чи ингээд би нэг утасныхаа юуг нь ашиглаж үзсэн юм. Өргөн дөрөнгө нь ашиглаж үзэж байгаа. Яа тэгэхээр үндсэн камераараа илүү бичгэн дээр учраас өргөн дөрөн дээр тавьчихвал би нөгөө өөрийгөө харахгүй байгаа байхгүй. Тийм болохоор өргөн дөрөн дээр байх юм бол бүх юм багтана гэж бодоод байгаа. I don't know. Maybe it works, maybe it won't. Намын баярын 3 өдөр эхэлчихсэн явж байгаа. Би өөрт үлдсэн хамгийн сүүлийн дэвтнүүдээ зүгэлжсэн намын баяр дээр явж байна. Тэгэхээр тэрнээс өмнө намын баяр эхлэхээс өмнө наануу хартыг зохиомоор дамжуулан орон нутагт захиалсан хүний захиалгыг монголчуудын дээр өгье гэж бодоод орж ирж байна. Засвартай гинэ. За шинжилгээний салбарч өнөөдөр ажиллахгүй байна. Нэгтгэл өхөөс. Манай асар яг тэнд байгаа. Хангар дордныг харалтаа тэнд байсан юм. Тара яга өстэй бүхнийг хараад байгаарай. Юм бич хөө дээр үү? За хин бих үү? Намын. За. Төлөвлөгч дэвтэр дууссан. Яг өчтөр дууссан гэж нэсэлт тэгтээ гэрээс өглөө 19 ирээд тэгээд бас дууссан. Тэгээд би дүнгийн 9-ээс хойш цагч болоогүй. Тэгээд дахиад төлөвлөгч дэвтэр авсан хүмүүс дууссан баярлаа. Дэвтэр авсан юмсан баярлаа. Тэгээд одоо манай асар дээр болохоор үргэлжлээд би хулангийнхаа Days to Remember дэвтрийг байршуулсан. Хуландаа одоо тасаа явж байна. Хэдийн хоёрыг зарцсан байгаа. Ягаан өнгөтэй анхныхаа гарч ирсэн зүйлээр байгаа. Тэгээд энэ удаад намын баяр зориулаад ягаан өнгөний хөлтийг нэмсэн байт юм аа. Тэнд хулангийн ээж. Тэнд. Тэгээ жоохон тэнмээр байна. Яг жоохон хүн намжихаар тэннэ. Бусад асрууд дээр орж үзье. Огт орж үзээгүй асрууд бас байна. Ер нь 9-ээс хойш бараг орж чадсангүй. Тэгэхээр орондоо. Хай. Сайн уу? Орон нутгийн юм. Асартай их чирч байна. Тэр юу яа тэрийгээд байгаа юм. Асартай тэгээ бүтээгдэхүүнээ дуусгацсан их ч. Дуусгасан суудаа болчих. Яасан суудаа болчихсон. Амар баяжчихсан уу? Амар баярсан. Хагалаа Бүр баларсан. бүр бааларсан. Одоо яа. Номын цагаан буян гэж байдаг юм байна уу? Байдаг юм байна. Tinээс юм уу? Үгүй сүнс гэж штэ юм байна. Хөвч жэсийг нь хүмүүс авахтай байдаг.
Яагаад? Холын цайхан дахаар хүмүүс бодохгүй. Нэшэ. Тэг болон хараа. Захиалга өгчөөд ингэхгүй те. Захиалга өгөх хэрэг хаана өгөх юм? Тэгшээ угны явж авах. Бэн би аа. Би хэлсэн шүү дээ. Надад американо. Надад капучино авч. Мөстэй мөсгөө. Мөстэй. За. Капучино латте. Уг нь үдээс үйлээ 11 цагаас хойш битгий капучино өгдөг те. Тийм үү? Italian say so. Өглөөний 11-ээс хойш. Мгм. Би рүү капучиног эзэж уудгүй. No. Just dead, drop dead. Амархай юу? Би угаасаа нэг Чи үсэ кофе гүйх бас. Угаасаа гоё яриад байна. Нэмээд үү? Тийм. Ямар хуурхай юу? Энэ ханаас авсан их. Тийм болох юм. Энэ хаана нэдэг аягүй. Аягүй шээ стакан. Стакан. Яг л нөгөө лаазны хэлбэртэй байна те. Мөн үү? Coca-Cola юм шүү. Sprite ч юм уу? Мөн үү? Тийм үү те. Чи санхүүгийн хувьд хамгийн том шийдвэр байхгүй юу? Тэрээс хэллээ. За. Хаацсан гинэ. Би хайдаггүй, би яадаг гинэ. I don't know. Little Heaven-аас аяарсан. Нэг unbox хийж байгаа өнөөдрөөс гарч ирсэн зургийн тэмдэглэлийг харуулъя л да. Яг цом болоод ирэнгүүт яг өдөр болгон инфо видео, инфо пост оруулаад байх нэг гоё юм шиг санагдав. Зөөж харуулах ч юмтай хийнэ. Ямар санагдаж байна? Ягаан өнгөтэй. Ард яг үндийн доотлын ягаан амар таалагдсан юм байна. Тэгэхээр цулгаа ягаан биш. Тодорхой юм цагаан ягаантай байх. Юм шиг. Өнөөдрөөс эхлээд энэ ягаан хэсэг кофе гоо. Кофе гэх юм уу? Бараг шүлний аяг байгаа дөө. Номын баярт оролцож бас олон хүмүүстэй харилцсан юм чинь гэж бодоод ковидын шинжилгээ бол өгчлөө. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ бол бүрэн дүрэн байна гэсэн болов шүмийг яаж мэдхөө. Магадгүй өчигдөр төрүүлж буулгаад би төрүүлээ шинжилгээг нь өгүүлсэн сөрөг гарсан. Би нөгөө нэг өдрөөр сунаж ажилласан болохоор өнөөдөр өгч гин. Тэгээд тухайн нэрчих واخ уу. Тэгээд хариугаа ямар ч эртлээ хин нэгэнтэй уулзахгүй ер нь өөрөөрөө тусгаарсан байдалтайгаар явж гин. Шинжилгээнийхээ сөрөг хариу гарсан. Тэгэхээр ажил дээр бол хүрээд ирлээ ерхий хэвэн журмаар ажиллах. Тэгээд гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ яг сахиад явна. Яг юм нөгөө нууц үе гэж байдаг учраас ямар ч энэ бол хамгийн сүүлээр бол дахиад өгнө. Тэр болохоос өөр юм уу? Хөвгний хариуцлагаар бол хийх ёстойнуудаа хийгээл байж байна. Нууц үе байдаг учраас бас яг шууд ингэ санаа амарчгүйгээр дахиад болооны сүүлээр дахиад шинжилгээний цаг бол өвлөгтэй авчлаа. Тэгээд мэдгүй тэгэл. Ямар амтай тэгээд Ямар ч амтай. юу ч яахгүй юу? Зero. Юу гэдэг уурах тий? Калорийн хэмжих юм. Би нахлах маах удаа ирчихэж байгаа. Анх удаа. Сэв. Тэгвэл нь уурах юм байна тий? Хоол идсэнийхаа дараа дахиад ингээ уурах нэмжидэх бас. Тэр шүү. Окей. Юу их вэ? Ага яах вэ? За. Та юу гэж бодож байна? Нилээ авсан ч яах вэ?
No wonder we weren't. It was taking a while to. Заавал ажлын байран дээр очиж хийх ёстой байсан ажлуудаа өчигдөр хийгээд дуусгацсан учраас өнөөдөр гэрээс ажиллаж байна. Өглөөнөөс хойш инээс болоо нэг мэдсэн чинь бүр үд болчихж. Яа, жоохон брейк ап юм уу? Тэгээ бодож ирсэнсээ би балкон дээр байж ангуудыг ин нөгөө дүүжин ороо энэ дээр зүүж үзвэл яадаг бол гэж хальт бодлоо. Мэдээж айгүй байлаа. Ингээл өнөө влог дээр харуулж ирсэн дүүжээр. Тэгэхээр ямар байх нь үзье. Үеж тогтоодог ус байх болвоогүйж таамаглаж исэн гэсэндээ ер нь ийм гогцоотой юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл зүрхүүд бэлэн дээгэн дээр бол өлөгчих зориулалттай дүүж ор юм биш үү. Тэгэхээр надад яг миний балкон дээр бол минийт ингэж тохируулах дийгэж байхгүй л дээ. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол дүүжин ороо гэртээ өглөх төлөвлөгөө фейл болж байна. Сая яг шүршүрт орж исэн чинь тог тасарчдаг ба шүү дээ. Тэгээ харанхуй шүршүрт орлоо шүү дээ. Нэг гоё юм нөгөө хатуу шампунь, хатуу ангижруу шийдэх хэрэглэнгүүт яг текстчер ярина. Байрж үзэж хагаад нөгөө шампунь вэ нүү, ангижуулагч вэ нүү гэдгийг ялгахчиж болж байна. Тэр амар юм да. Зөөрөн хоосон сав одоо нөгөө хоорондоо ямар ч ялгаагүй сав биш учраас. За одоо харанхуйд скин кэрээ яаж хийх вэ? Би өнөөдөр та нарт энэ видеон дээр арай нэг скин кэрээ хийж байгаа хэсгийг арай илүү харуулт юм билүү гэж утсан. Хэрэггүй гинэ. Нөгөөс хорвоо ертөнцөөс нэг битгий гэж байна. Одоо гол нь кофе яаж хийх вэ? Тог тасарчгаар тэр их юм аа. Замаараа кофе олж уух болно. Энд тэндээс кофе авах гэхээр арай л эрт байна. Газар сонгоогүй байх шүү ерөөсөө. Өдрийн тэмдэглэл бичижсэн юм тог ирсэн шүү. Тэгэхээр явж кофе ууцгаая. Та нарт яг энэ бичлэгийн хэв маяг хэр таалагдаж байна? Бичлэг гэдэг нь зүгээр влогийн стил болоод нэмэх нь би илүүтэй энэ нөгөө камерын линзийн тухай тодруулж байгаа юм шүү. Яг одоо бол би нөгөө front camera буюу уртаа камераар бичиж байна. Тийм болохоор нөгөө тийм өргөн дуран биш зүгээр ямар ч татсан зүйлгүй л явж байгаа. Тэг яг утсан дээрээ бичиж байгаа учраас нөгөө үндсэн камер гэдэг чинь арын камерууд угсаа уртлын камераас хамаагүй сайн камер байдаг да. Тэгээ илүү сайн камер ашиглахын тулд би яг одоо нөгөө өөрийгөө харахгүйгээр нөгөө талаар нь барьж бичсэн байхгүй юу. Тэгтээ нөгөө 0.5 буюу юм илүү задахын өргөн дуран гар тавь бариад байсан. Жохон distorted буюу жохон химнэл алдагдсан байж магадгүй. Гэхдээ тэр нь гоё юу. Өмнөх өдрүүдийн бичлэг дээр харагдаж илсэн л та. Тэгэхээр тийм задгай нэг гэхдээ би яг хаана өөрөө видеоныхаа хаана гарч байгаа бол гэдгийг би яг бичиж байгаа үедээ мэдэхгүй байгаа. Тийм хэв маяг зүгээр нөө эсвэл иймэрхүү яг front facing камераар бичсэн тэг ийм план гоё нөө. Нэр өчигдөр хулан сүү тайсан, engaged болсон. Yay! Баяр хүргэе хулаа. Бүгдээрээ хулан руу бас хүрээ мдэггүй байгаа бол баяр хүргээрээ. Уулаа хулан руу шүү. Өөрөө харж явах нэрээ амарлаа. Гэтэ өргөн дурангаа чинь байна. Ойлгож байна. Хамгийн бодлыг микрофон харин сайжруулах хэрэгтэй байгаа хэрэг. Миний дуу барах болохгүй байгаа. Тэгэхээр микрофон загцсан. Яг үсэн таардаг. Ихтэйхэн цараа блог хийсэн байдаг. Микрофон хийснээс би нөгөө яг энэ чихэлчээрээ микрофон нөгөө болгож хэлдэг үснэсээ. Тэгэнгүүт яг би энэ бичлэг хийж байгаа аппликейшн маань яг энэний дууг айгүй дэмжихгүй байсан. Тийм болохоор одоогоор onboard microphone буюу яг эцнийх нь өөр микрофоноор хийсэн хичээж байгаа. Яа. Нэг юм гарсан. Одоо яах вэ?
Тэгсэн бэм гаргийн минь өнөөдөр амралтын өдрөө нэг арай гоё өнгөрөөж үзье гэж бодлоо, арай хөвгөлтэй. Тэгээд зарим найзуудтайгаа нийлээд нэг аялал бүртгүүлсэн. Тэр чинь яваад миний зүг ойлгосон бол морь унаад тэгээд рафтинг хийн заваар явах юм билээ. Тэгэхээр ямар шиг юм явах нь харанда нэг хин хангалттай бэлтгэлтэй гарсан би бас юм мэдэхгүй байна. Ер нь юмх юм би нэг тийм ямар сайн бэлдээд идэг юм аа, бэлдэж чаддаггүй юм. Зүгээр мэддэггүй юм. Тэгэхээр би нэг гоё өсөө өдрийг нэг арай нэг амьдрий да. Дандаа сүүлийн бүтэн жил гарan мэдүүлээ. Гэр ажил гэж авсараа ерөөсөө нэг тийм өөрийнхөө дотор хүнээ тэр нэг хөгжилтэй хүний ерөөсөө тэтгэхгүй байгаад байгаа. Тэгээд юм өнөөдөр нэг амьдэрч үзнэ. Жолооноосоо бариад тэгээд яг шийдсэн энийг яхаа байхгүй. So sad that this Thank God. No, you'll see. The Jancy moves saying good note. Oh yeah. On a good note. We're here. Ямар ч гэсэн ирсэн. We're here. Ямар ч байсан. Ирсэн. Өөр гараг байна. Тийм, өөр жоохон нэг тийм дээ. Жоохон нэг sore байгаа. Fellow travelers. The foreign one. I love Mongolia so far. Very, very nice. Биг энтгэг ороод ирсэн байна. Ханди албараа. Бас энэ хэрэгтэй. Very, very nice. Very nice. Яа, энэ видео гаргахаас амар racist юм. Бид нар юм хүмүүс шүү. Хөө яа бараг язгаач идэх шээ. Наарлт. Шалмс уу? Jeep гэж энэ жаргас тест. Чип бас ордон шүү дээ. Жип англи орох бай. Чи айгуу гоё амтсан гэсэн. Бичээд байна те. Хэсэг би бичээ. Өнөөдөр ажиллаж ямар явтаа? Баярлалаа ичээ.
Миний хөл гоё мой бол намайг алчи. Өчтөр хамт явсан хүмүүс ч гэсэн дээр нь ижил нөхцөл байдал байгаа гэж найдаж юм. Йоо. Зээл цог гэсэн биш. Өнөөдөр та нарын үзэж байгаа энэ влогийг эвлүүлэе гэж бодож байна. Тэгээд цааш нь үргэлжлүүлээд 7 дугаар сарын төлөвлөлтийн видеогоо ч юм уу bullet journal дээр хөтөлтөд 7 дугаар сарын төлөвлөлтийн видеогоо бичиж амжуулт эвлүүлж дуусгах даа гэж бодож байна. Тэгээд маргааш ажилдаа орно. Яа. Өдрийн төлөвлөгөө айгүй хурдтайгаар өөрчлөгдөж байна. Том өрөөнийхөө энэ хэсгийг жоохон өөрчилснөөс хойш миний одоо энэ телевизэр, миний кофений ширээн дээр яваад сахгүй кофе тейбл дээр. Тэг үндсэндээ би өөрөө кофе тейблгүй бодингийнхаа урд нэг тийм ямарсан кофе тейблгүй байгаа гэсэн. Тэгээд яагаад чи би ширээний ТV станд авахгүй байгаад байсан. Өнөөдөр тэр өөрчлөгдөх болно. Явж нэг IKEA-аас ч үл зүгээр ингийн ТV станд авчил та. Доогоор бол нэг кофе тейблны дээр нэг телевизэр бол байгаад байгаа юм. Тэгэхээр тэрийг тохиолч гол нь яагаад одоо авах гэдэг юм гэхээр миний энэ тоос орогч биш үү? Энэ манай гэрийн нөгөө мапыг одоо газрын зургийг хийгээд авсан байсан юм. Мартчих. Тэгэхээр би тоос орогчондоо гэрийнхаа бүх талбайг дахиж уншуулна. Тэгээд дахиж уншуулахдаа би яг одоо байгаа гэр доторх бүх зохион байгуулалтыг шинжил дуусгах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл энэ телевизийн байр солигдох ч юм уу солигдох одоо доор нь байгаа ширээний байр солигдох хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр тэрийг уншуулахаас өмнө энэ юм хий. Ер нь энийг ухаалаг шийдэл бол биш байх. Гэтэ хамаагүй би зүгээр лайки ормоор. Саяных миний хайсан байх. Өөр IT болохоос. Би бүр Мишель Экспо дээр хийж авлаа шүү дээ. Гэхдээ миний бүссэн өнгөл биш. Цагаан өнгөтэй цагаан юм уу харан л байгаа. Нөгөө сонголтууд харж байгаа. За нөгөө авч, энийг авч гэж сүлдээ бууж өгсөн. За одоо энэ ширээ болон энэ хоёрын байрыг солино. Уг нь ижлэгэн өнгөтэй байсан бол гоё болох байсан юм байна. Ийм өнгөтэйгээр энэ загвар байгаагүй. Би энийг таалахгүй гэж мэдээд байсан юм аа. Харах уу? За нэг иймэрхүү. Гүй ах тэ. Жижигхэн зайн хөрх юм да. Нөгөө ширээ маань бол тэр байна. Одоо тэрийг нааш нь гаргаж ирнэ. Тоос орогчондоо газрын зургийг уншуулчаад тэгээ араас нь хойш бүр урам ороод гэр орноо нэлээд сайн цэвэрлжлээ. Ер нь үндсэндээ айгүй аж ахуйн өдрийг бол өнгөрөөлөө. Гоё болчлаа. Тэгэхээр энэ влогийг энд хүргээд дуусгая гэж бодож байна. Хамт байсан баярлалаа. Ийм төрлийн видео контент таалагдаж байгаа бол ийм төрлийн влогууд таалагдаж байгаа бол энэ видеон дээр лайк дараарай. Миний subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуу нь орохыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгоход notification байх болно шүү. Мөн видеоны доор сэтгэлдээ бас хуваалцаарай гэж хүсье. Дараагийн видеогоор том утга эргээд уулзъя. Баярлалаа.